Миний амьдардаг ертөнцид нар, сар, уул, гол мөрөн, нуур тэнгисгээд амьдралыг тэтгэвч бүхий л зүйлс байдаг. Наалтай дулаан өдрүүд биднийг бас заримдаа бороо, цас, тэсхэм хүүтэн өдрүүд ирдэгч бид энэ дэлхийдээ энэ амьдралдаа хайртай байдаг. Бид ямар ч хүнд үед хамтдаа байж нэг нэгнээ халамжлан үргэлж хамтдаа байсаар ирсэн. Тийм ээ. Миний амьдардаг ертөнц сайхан. Миний амьдардаг ертөнцид хүнд хэцүү өдрүүд тэртээ их олон сая жилийн өмнөөс ч байсан. Одоо ч байгаа. Гэтэ чухам юу биднийг тэр тэсгэд бэрх хэцүү үедээс аварсан юм бол мэдээж бид өөрсдөө аварсан. Гэтэ биднийг бие биенээ хайрлах хайр аварсан гэж би бодох дуртай. Хайр, нөхөрлөл, итгэл, сэтгэл, үнэнч зан, найдвар, бас хүсэл мөрөөдөл. Энэ бүхэн яг л тэрний нар, сар, уул, ус, гол мөрөн, нуур тэнгис шиг амьдралыг тэтгдэг гэж боддог. Тийм ээ. Миний амьдардаг ертөнц хэцүү. Бас бидэнд өөрсдөөс минь өөр хинч байхгүй. Гэхдээ бидэнд хайр байдаг нь сайхан. Миний амьдардаг ертөнц хайр татам. Гэхдээ бас үзий ядам. Бид хайрыг хамгийн нандин зүйл гэж мянганы өмнөөс бичиж хэлсээр ирсэн ч хайрыг хайрцаглаар ирсэн нь утгагүй мэт санагддаг. Бид бүхий л зүйлсд ямар нэгэн загвар, хэв шинж, хайрцаг байх хэрэгтэй мэт тэтгэл зүйлсийг хийсээр ирсэн магадгүй бид бүх зүйлсэд тодорхой нэг л чих хэрэгтэй гэж үзэж ирснээс болсон баг. Энэ оролдлогоос болж бид аажмаар байглаасаа холдон салсаар ирэхийн хажуугаар өөрсдөө ямар нэгэн тодорхой хайрцаг эсвэл шошгонд баригдсан бараамит болгосоор ирсэн мэт. Энэ нь өөрсдөө хэн болохыг тайлж олж мэдэх гэсэн хүсэл оролдлогоос ч эхэлтэй байж магадгүй. Тийм ээ. Миний ертөнц хаалттай хайрцаг. Бас энэ их уудам хорон зайд ганцаархнаа байх ганцаардмал жижигхэн хайрцагтай бараа. Би бага байхдаа шоргоолж цаасан хайрцагт бол норн хийгээд дээр нь янз бүрийн цэцэг навчаас үлдэс хийгээд жек гэж оролддог байлаа. Тэнийг сонсогдож яж магадгүй ч тэр үед өнөөх шоргоолжнуудын хийдэг байсан ганцхан зүйл нь тэр хайрцагнаас гарах гэж л дээш зогсолтгүй зүтгэх байсан. Би тэр үед яагаад тэр бүх зүйлс нь бэлэн тэр хайрцагт тэд амьдрахыг хүсээгүйг ойлгоогүй. Би тэднийг зүгээр л тэгж их ажиллахгүй байлгахыг хүссэн ч тэд тэнд үлдэхийг хүсээгүй. Тэр өдрүүдээс хойш одоо 10 гаруй жил өнгөрчээ. Одоо дахиад тэр өдрүүдийг бодоход би яг одоо өөрөө тэр хайрцагт орчихсон мэт санагдаж байна. Бас тэр шоргоолжнууд шиг энэ хайрцагнаас гарахаар дээш зогсолтгүй матсаар. Гэхдээ бас доош унсаар. Жилийн өмнө би Японд явж байлаа. Миний урд манай Филиппин найз надаас 1-2 алхмын өмнө алхаж яваад над руу эргэж хараад бидний хажуугаар зүрх моддыг заагаад
Энэ газар надад таалагдж байна гэхэд би эргэн тойрондох моддоо сайхсан юм. Тэгээд би яагаад гэхэд найз маань нэмсгэлснэ. None of these trees are straight гэж хэлчихэд эргэж харан урагшаалгachж билээ. Миний амьдралд ертөнц бол харанхуй. Бидэнд өдрөн нар, шөнөн сар, төм одод байдагч миний амьдралд ертөнц харанхуй. Харанхуй дотроо түнэр харанхуй. Тийм ээ. Энэ газрыг харанхуй болгодог нь бид өөрсдөө. Бидний бүтээсэн нийгэм. Нийгэмд хөл тавина гэдэг зүгээр л нэг харанхуй, гэрэлгүй хайрцагт ороод тэндээ дуусах. Эсвэл гарах гэж зүтгэх. Гэхдээ миний амьдралдаа ертөнц бас хайр татав. Учир нь энэ газарт ядчил 1-2 төрлийн хайр хүлээн зөвшөөрөгдөн оршин тогтносоор байгаа. (2020 оны 10 сарын 19) чи хоёулах үсэг хорвоогийн бүхий л зүйлсийг энэ хоёр үсгээр л илэрхийлж болмоор. Энэ хоёр үсгээр илэрхийлэхэд нөгөөх талд нь багахан сүдэр тусна. Тэр нь би. Хорвоо ерөөсөө хавтгай мэт санагдаад эхэлсэн хачин. Дэлхийд л нэгэн тучирсан хүнтэйгээ ахин учирдаггүй мэт. Хизээж хоорондоо уулздаггүй зоосны хоёр тал шиг. Яагаад зөвхөн хоёрхан талд бүхий л орчлон хуваагдаж болж байна вэ гэдэг сонир. Нөгөөх бидний бахтан дуулдаг агуу орчлон ер нь хоёр талд зоос гэхээр хитрхи хөөрөгдүүлж байсан мэт. Мэдрэмж. Би өөрийнхөө мэдрэмжтэй нэг ингэж хэлэхгүй ч гэлээ. Чи гэдэг үгний цаана байх тэр зүйлийг нь мэдэрч байна. Гомо машин явж үхэж. Өчигдөр нэг хачин зүйл мэдэрсэн маань одоо үнийг бичиж өгсөн юм. Чамд хэцүү зүйл тулгархад би чиний хажууд хүссэн ч байж чадахгүйтэй харамсах. Бүр өөрийгөө үзэн ядах. Эхэнд хэлсэнчлэн чиний алд байх өчүүхэн сүдрэн би. Би гэрэлт гарахыг хүсэж байгаа ч зоосны нэг талд гэрэл тусгад нөгөөд нь хөлж сүдрэлдэг. Тийм болохоор би сүдрэлтэй үлдээ. Чамд байгаа гэрлийг үгүй хийж байснаас үрд сүдрэлтэй үлдсэн надад жаргалтай. Хэдийгээр юу ч үгүй түнэр харанхуй ч гэлээ. Зоосны гэрэлтэй талд чиний талд юу болж байгаа бол гэсэн түн бүмэн төсөөлөлтэй. Харанхуй, ганцаар, цөхрөл, шаналл гэсэн найзуудтай. Итгэл үнэмшил, хүлээлт, найдвар гэсэн хуурамч тусгалтай. Би энэ хаз жаргалтай. Эцэст нь хэрвээ миний бодсон зоосны хоёр тал гэдэг үний юм бол би чиний нөгөө тал. Үргэлж чамд ярнаар тусаасай гэж боддог тэнэг охин. Бас хэрвээ бурхан зөвшөөрдөг бол гагцхүү чамтай диваажинд л уулзах тавилантай. Би азгүй хүн. Би чи. Миний амьдралд ертөнц хамгийн олон өөр байдал оршдог хэрнээ. Түүнийг хүлээн зөвшөөрдөг хачин ертөнц. Хар, цагаан, шар, бор гэд янз бүрийн хүмүүс нийлээд бид бүгдийг хүн төрлөختөн бүтээдэг. Гэтэ бид өөр байдлыг хүлээн зөвшөөрдөггүй нь хачин. Хэрвээ хайр галгийнхаа үнэхээр байгаад манай дэлхийд ирлээ гэхэд бид түүнийг заавал өөрсчөө байлгахыг шаардах юм ч үү? Эртний хятадын Йин Ян хоёр
арга бас бэлэг хоёр. Тэр хоёр зүгээр л арга бас бэлэг. Хар бас цагаан. Түүнийг эрэхтэй бас эмхтэй гэж хэн нэгэн тулдаж байсан гэж юу? Магадгүй тэр хоёр зүгээр л нэг нь нөгөөгөө нөхдөг салшгүй тэнцвэрт оршихгүй байх. Тэр заавал ямар нэгэн тодорхойлолтонд үүсэнд хамаарах ёстой юм гэж юу? Миний амьдралдаг ертөнц үзий ядам. Хэн нэгнийг ямар ч өршөөлгүйгээр нулимайд хаяж чадах өршөөлгүй, хүйтэн, аимшигтай, айдас нулимсаар үерэлдэг ертөнц. Айдас миний биеийг бүрхэх. Миний амьдралдаг ертөнц. Хүн оршихгүй. Бас хайр гэдэг маш олон зүйлсийг ямар нэгэн нэр том юм. Эсвэл хайрцагт төгжиж болохгүй гэж би итгэдэг. Бид туйлын үнэн хариу хэвээ байдаг гэж үзвэл бид хараахан түүнийг олоогүй болохоор зүгээр л өөрсдийн мэдхгүй зүйлсээ тэр чигээр нь хүлээж авах. Эсвэл түүний эсрэг ямар нэгэн зүйлс хийхгүй байхад л бид ямар олон хүнийг харанхуй хайрцагнаас гаргах бол гэж би хаяа боддог. Бидэнд чинь тэр дээргүй маш олон мэдхгүй зүйлс байдаг үсттэй. Тийм ээ. Би итгэдэг. Миний амьдралдаг ертөнц, миний мөрөөддөг ертөнц болно гэдэгт. Ямар ч хайрцаггүй, харин хайраар бэлгсэн тэр ертөнц. Хэн ч хэн болохоосоо болж гэр бүлээсээ хөөгддөг. Хэн ч хэн нэгнийг хайрласнараа үзий ядагддаг. Тэр ертөнцийг бид бүтээгдэх би итгэдэг. Тийм ээ. Тэр бол миний зүйдэндээ бас мөрөөдөлтөй амьдардаг миний ертөнц. Харин таны амьдардаг ертөнц ямар вэ? Төрлөختөж гэсэн хүсэн ямарлаа мөрөдөн үр зүг биш байлаач чиний хэл хачаад бүгдээсэргүйцэж чамайг алхагласан нар сарыг гэрэлтүүлдэг шиг навчис моддыг мойдог шиг Гойниглах хэрэггүй хайрт минь Бүхэл зүйл хард хацарсан